Давгуутай өнгөрүүлсэн 9 жил 5 дугаар хэсэг. Тэгсэн ах за тэгээ наадах чинь яаж байна гэж асуув. Асуу өргөд одоо болтол бууж өгөхгүй их л хэцүү байна да. Яг юу нэхэд байгаа юм бол шефгээ чээс гарахгүй байна гэж хэлдэг. За би чамд жаяг ярьж өгнө. Чи намайг ахаа гэд үг сонсоодох гээд ах намайг шилэн хүзүүдэж авч гараад адууны зэлэн дээр очиж жоод юм ярьж өгөө. Даанч үгийг нь ойлгодоггүй. Яриад л байна. Өөрөө хичиж байгаа ихтэй яриад л байна. Ямар ч тач эмэгтэй хүний доор нэг нүх олох ёстой юм ярьсан. Тэр нүхийг олоод би хөнгөрчих юм бол шээснээс өөр юм гарч ирээд бүр удам тогтдог юм аа. Тэр бол нэр хүнд их өндөр жаягтай. Хэрвээ тэр шээснээс өөр гардаг зүйлээ эмэгтэй хүнд гаргачих юм бол тэр хүнийг насаар нь өсгөхгүй, дааруулахгүй, хуйг нь хангаж амьдрах ёстой. Тийм үүрэгтэй л гэсэн юм ярьж өгөв. За ямар ч тач даалгавраа ойлгочихлоо гэж дотроо тунгаав. Гэхдээ нэг асуудал байсан нь хариуцлага үүрнэ гэхээр яаж хариуцгаа мэдэхгүй л байлаа. Нөгөө охин орой давсгүй хоол хийж өгөв. Энэ хүртэл би давс хэрэглэж сураагүй л явж байлаа. Би чамайг яаж хариуцах вэ гэхэд би таныг дагаж тайг руу явахгүй шүү л гэж байна. Би тэгвэл ирж очин амьдраж болох уу гэхэд олон зээл гэв. Таны ах надад амралтын хурмаар өрхөөгөр байгуулна гэсэн. Би дангаар амьдрна. Танаас би аюулыг хамгаалах нөөлөв, амьдралд хэлэлцэх зугаа хүсэж байгаагаас өөрөөр юм хүсэхгүй байна. Эцэг минь над ойр зур өдрөө дүүргэх жилээ танхижуулах хэд дагуулсан. Өөрийн нутгаас гарах хүсэлтэйдээ танд ирлээ. Мөн та надад ихээ таалагдж байна. Тэгээд хэдэн гариг хамт байсан учраас зугаа гэж ямар учиртай үгүй гэхэд инээд цэнгэл болгодог үгээ л гэж байна. Хүн яаж инээлэхгээ мэдэхгүй байгаа амтэн чинь толгоогоо ёстой алцарталмааждаг юм байгаа үстэй. За би бодож олноо, сурнаа л гэв. Ингэж л хариуцах юм байна гэж ойлгов. Эмэгтэй хүний нүхийг олох даалгаврыг хорин болтол хийж болохгүй. Гэтэл дур татаад байдаг. Ах намайг тэр охиноос өөр хүнтэй хавьтуулдаггүй. Тэгээд яах вэ? Чөдөрлөгдөөгүй юм чинь гүйж гараад үеийн агтчин хөвгүүд дээр очиод чи намайг 3 эрдэм сургах хэрэгтэй. Нэгт хүн зугаацуулж инээлгэх аргыг зааж өг. Хоёрт эмэгтэй хүний нүх нь хаана хэдэн ширхэг байдгийг зааж өг. Гуравт тэр ахуй хариуцна гэж юу яриад байгааг надад нэг ойлгуулж өг гэхэд намайг учиргүй шоолоод эн чинь л хангалттай зугаа. Та яг үүгээрээ л бай гэж инээгээ дутаачхав. За энэ хөвгүү нэмэргүй юм байна гэж бодоод хонин дээр бас нэг үеийн хүн харагдахаар нь гүгээд очив. Цаашаа хонь үргээгээд чончин гээд хөөлөө. Гайхаад л очров. Хөвчихсөн юм чинь дургүй бол харцахгүй юм байна гээд бацаад гэргий дээрв. За би чамаар 3 эрдэм заалгая. Зугаа гэдгийг чи надад зааж өг гэхэд за болно. Нэгэнт таны амьдралыг түшнэ гэж эцэг эхээсээ энд ирж өндгөн сүм явдлаа дүүргэж байгаа учраас боломж гинэ. Хоёрт эмэгтэй хүний талаасаа би бүр хүний тал дээр ямар ч ухаан байхгүй. Чи надад зааж өг гэхэд та хичээнгүйлэн суралцвал болно л гэж байна. Гуравт тэр даах хариуцах гэдэг юмыг заагаад өгөөч гэхэд би чадлаараа хичээе л. Заашгүй энэ л надад туслах учраас ах авчирч өгсөн юм байна гэж ойлгов. Ингээд бид хоёр өөрсдийн мухартаа хонцоод маргааш нь болоход нөгөө охин гараа сатгаад би татагдаад л гараад явцгаав. Би тэнд эмэгтэй хүний төс харуулъя. Хэмээн сайлан дээр очиод гүү сайж байгаа охтыг харуул. Та эндээс гоё гэж харагдаж байгаа юм а хэлээж гэхээр нь харуул хүн л байв. Үс байна, бие байна. Юу харах ёстой юм гэхэд нүднүүд нь өөр байгааг харж байна уу? Танд таалагдсануд байна уу гэлээ. Энэ нь цогцох шиг, энэ нь үнэг шиг, энэ нь бохшиг нүдтэй юм гэв. За та тэгвэл үзүүг нь хартаа гэв. Энэ өндөр, энэ нам, энэ шаазгай шиг байна гэд хэллээ. Та усыг нь хараадах энэ 10 салаа, энэ 21 салаа, энэ 45 салаа байна гэв. Тэгвэл намайг хараадах гэхээр чид нараас жаахан цайвар байна. Юугаараа ялгаатай юм гэв. Өнөө охин чинь инээж байснаа. За тэгвэл энэ тээжний хавирган дээр байгаа махыг хартаа гэж.
эр хүнийхээс өөхлөгл юм байна гэлээ. За тэгвэл энэ хэвлийг хардаа гэхээр нь хавирга нь эр хүнийхээс дутуу юм байна гэв. Тэгвэл энэ хондлойг хардаа гэхээр нь үгүй ээ. Дугаараа ялгаатай юм байл. Надад юу н ялгаа харагдахгүй байсан юм. Хөлийг нь хардаа байна. Хөлн ч гэсэн байна. Яг л хүн шиг гэт хэлв. Тэгсэн өнөө охин хийнээж инээж байсан. За тэгвэл наашаа хоёулаа гэртээ буцаад оръё гин. Оронгуудаа дээлээ тайлаад дан илгэвчээр болоод надад бие харуулж байна. Тэгсэн чинь болохоо байгаад нөгөө салтаа орчим халууд өгдөг нь эхлэв. Би яагаад гэдгийг нь юр ойлгосонгүй тул ялгаагүй хүн атлаа яагаад чамайг ингэж харахаар миний энэ бүсэд халуу өргөд байгаа юм бэ гэж асуув. Наадхыг чинь дур гэдэг юм аа гэж хэлээд намайг цохиж байснаа гүгээд алга болчихсон. Дур гинэ. Тэгвэл би энэ дурыг хүн дээр аваад байгаа юм уу? Сони юм да. Манай баавга намайг дураасаа болоод хайж явсан байжээ гэж ойлгов. Гэвч яаж энэ бүхэн бүрдээд сэтгэлийн өөрөнгө ороод байгааг ойлгохгүй байв. Дур хөдлөх нү үгүй юу гэд эмэгтэй хүний янз бүрийн нүцгэн хэсгүүдийг харж эхлэв. Айлын хаяагаар шагаагаад л охтыг усанд оруулах хүртэл бүх зургийг харлаа. Адилхан л дур хөдлөөд салтаанд халуу өргөд байх юм. Зүгээр л эмэгтэй хөөсөн дээр эр хүний дур хөдөлдөг юм байна гэдэг ойлголттой болж тийм л учраас тэр хариуцах гэдгээр нэгийг нь сонгодог юм байна гэд толгойдоо бодож явв. Гэхдээ үүнийг батлуулахыг хүсэхт бол ахтаа очиод би энэ эмэгтэй хүний нүцгэн биеийг харахаар салтаа халуу өргөх мэдрэмжийг олж мэдлээ. Өөрийн биеэс мэдлээ гэв. Бүх эмэгтэй дээр тэгж дур хөдөлдөг учраас хариуцах гэдэг зүйлээр нэгийг өмчлөдөг юм уу гэж асуув. За бараг даа л гэж байна. Гэхдээ миний дүү чи эмэгтэй хүн болгон дээр дорчин хөдөлж байвал наадах чинь гаж шүү. Цон хөд дээр л хөдлөх ёстой шүү. Жишгэн нэг нүд чамд таалагдаад түүнийг олон дундаас ялган хараад байвал тэр л дур шүү. Эсвэл гизэг, эгэм ямарваа нэг юм байдаг юм аа л гэв. Тэгмэгц яг ямар мөчлөг дээр дур хөдөлчихв гэд бодлоо. Ах маань намайг өөртөө нь харилцаа үүсгэж эхэлсэн тийх багталтай. Төвчээртэй суугаад сонсоод байгаа юм. Уг нь эрчүүдтэйгээ бөмбөг шидээд харуулж суудаг хүн байв. Надад бол тэр нь сонирн бос. Тэгээд ах маань чи орой бөмбөг наадах үеэр хүрээд ирээрэй гэв. Оройн би тайгаасаа авчирсан бараг модны метав шахуу муу нумаа аваад ямар ч үзүүрзээгүй жигүүрлээж өгөө сумаараа нөгөө бөмбөгийг нь онцглоо. Эрчүүдийн нүд над руу их л цойлгон хараад байхаар нь та нарын дур эмэгтэй хүнд хөдөлдөг шиг надад хөдлөөд байгаа юм уу? Минийх эр хүнд хөдлөхгүй байгаа гэхэд болтоороо инээд татав. Эн чинь харин зугаатай хүүхэд байна даа гингээ. Эдгээр эрчүүд надаас юм асуугаад л инээгээд байх юм. Юм асуугаад л инээгээд байх юм. Би зугаацуулах чадвартай юм байна. Надад эднээс өөр юм байгаа юм байна гэдгийг эндээс ойлгов. Шоолоод байгаа нь өөрөө зугаа юм байна. Хүний ижил бус зүйл дээр анхаарал хандуулж эхэлмэгц хүмүүс надад ерөнхийдөө ялгаатай харагдаж эхэллээ. Дээлүүд нь өөр өнгөтэй байдаг юм байна. Өндөр нам, хөмсөг сахална. Тэгээд охтын үсээ боосно хүртэл өөр байдаг юм байна гэдгийг ойлгоод тэрүүгээр эднэр чинь янз юм байна гэж танив. Энэ хүний зүс юм байна гэж хуглаад зүсэн дээр нийтлэг болоод нийтлэхээс гажуу гэдэг дээр өөрөө зугаа зохиогоод үзв. Тэгээд ярьлаа да. Энэ сайл сааж байгаа согоог харж байна уу? Согоо юм байж толгойдоо эвэртэй юм гэсэнд нөгөөдөл чинь татаад унчих юм. Тийм байна, эвэр байна. Чи юуны эвэр гэж хэлнэ вэхээр нь мод чөргөж байгаад цусан эврээгээсэн амтэн шиг л харагдаж байна гэсэн чинь өөр инээгээд оноо. Ойлголоо. Ингэж зугаацуулдаг юм байна. Нэг эрдэм ойлгомжтой. Үүнийг ер нь хөхүүлэн дэмнэх хэрэгтэй юм байна. Дахиад л үдэш болов. Ямар ч хурдан үдэш болчихдаг юм бэ. Ойд бол би их олон үйл хийж амждаг байтал энд чинь хүнтэй ярьж байтал өдөр дуусчих юм. Тэгсэн тэр оройд бөмбөг наадах биш ноцолдож байна. Ноцолд юу гэж бодов? Ноцолдохдоо мөргөд унгаахаараа ухаан тэтэл мөргөж унгаасан хэрнээ яг барьц авахаар өөрөө сацуулчаад байлаа. Тэгсэн ах чи бяртай гэхдээ нэхгүй байна гэж хэлв. Яах вэ? Бавгаатай мөргөлддөг байж хүн юм чинь. Бодлого нэг нь том цэнгэл болов. Батулаабаатрын найран дээр намайг аваачив. Тэгэхэд би эмэгтэй хүнийхээ нүхийг олох ёстой гэд тэрийгээ л хүлээгээд байх
үе байлаа да. Тэнд ирчүүд ном харуулж бүх барилдаж морь ундаг гин. Морь унах ч ёстой хэцүү дээ. Ахаа дүүн үннээ хэлье. Дүүн гүйж чадхаас морь унаж чадахгүй. Баг бахта морио алдаад бүр нэр нь юу гэлээ гэж бодож байж ирсэн шүү. Та одоо надад морь унахыг зааж өгөө. Эхлээд ах маань надад таны морь унуулваа. Айдастай мордчихсан юм болохоор нөгөөх нь тонтгонож байна. Уур хүрээд алгацчихсан чинь ухаан алдаад унчихлаа шүү. Нөгөө морь чинь миний хамгийн нохон морийг ч юм уу өнөөгөө тайжглаа. Идэж болгохоос гэдэл аваад явчихлаа. Одоо яах вүлээ гэд бодож байтал мангайсан хар шааргээ загнуулав. Таньных нь морийг идэж болгочихж байгаа юм чинь бас гэм байлгүй дээ. За яах вэ? Энэ дээр мордоод ядаж чиний цохилтыг даачаар юм. Одгүй ч гэсэн манай нэг азрав байгаа юм гээд нэг морь өгсөнд нөгөөдөгтөө нь тогтож байна. Тэгтэл цогж байна. Цогхоор нь өснөөс нь зулгааж байгаад тогтдог юм байгаа үстэй. Тэгсэн чинь нүрнийх нь арсыг уулаад авчихсан гэв. Дахиад нэг идчихвэлдэ. Тэгсэн ах алив чи адуучууд руу яв. Эхлээд над морь гэдэг зүйлээ мэдээд хойноос нь явган чултгай гүйж явж байгаа таниад тэгээд энерги сэтгэлтэй болохоор муу азаг минь морины нуруунд дээр тогтхоо бодгив. Адуучтай явлаа. Нөгөөдөл чинь намайг тойрч суугаад юм яриулаад инээгээд байна. Нэг том зугаа ирчихсэн юм шиг л байлаа. Өнөө хадаан гихнэр, бул чулуу гихнэр алга болоод зугаа гэдэг нэртэй тэрүүгээр нэг яв. За тэгж явахдаа нөгөө гаршуулсан амьтдыг чинь ямар ухаантай гэдгийг нь ойлгоод илдэг, үнсдэг, тэрвэрдэг гэдгийг нь ухаад нуруунд дээр нь тогтож эхэлсэн. Мэдээж бусдыг бодвол мортойгоо их дотно биш амь харилцаа үүсгэж зоон дээр нь тогтдог болоод ирэх үед нөгөө цэнгэлийн хугацаанд бас ирэв. Энд чинь миний биед болоод байгаа халуун шатах зүйлийг чинь би аргадаж чадахгүй. Бүр гүйрч яаж аргалахаа мэдэхгүй тэрийг шийдэхгүй бол миний биеийн өвчин илар болохооргүй байлаа. Гол хатгаж халуун шатаад бүр уруул амнаас халуун уур савсраад байдаг байхгүй юу? Хамрын дургаж байгаа эдэн сахал дээр цан цохиод бунжуур усан туслагаарт уур савсдаг юмыг би яах вэ? Ахас ихэндээ энэ тухай ихэд шоолдог байж байгаад хаанаа илар болох аргыг нь зааж өгөв. Цэнгэлийн үеэр Хотулбаатар надтай таараад за чи овоо хүншээ шивдээ. Чи чинь бас овоо зүсэр юм байна гэд магтаж байна. Тэгээ намайг анх олсон хэд чинь энэ өөрчлөлтийг өгөхөөрдөөд анхны аравттай маань танилцуулахар болов. Тэгсэн Агачо, Исүкэ бид гурав бие биентэйгээ тэр найран дээр анх учирсан болохоор хөвгүүд нэгэн аравт болж байгаа юм чинь нөхрөлгээд найраас биднийг холдуулав. Нэг их цайвар хүүхэн шиг царайтай хоёр залуу намайг бүр цоо ширтээ мэдлэгээс өөр аваа гаргадаггүй. Тэднийг хараад байсан чинь шиг минь зөөлхөн болброо арьстай. Тэгэхээр нь би чамайг үнсэж үзэж болох уу гэд асуучихв. Исүкэ сонссондоо итгээгүй бололтой гайхаж харж байснаа. Үнс хайр юм байлгүй дээ гэж үнсэж үзв. Нилээн торгомсог юм аа. Долоож үзв. Гашуун байна. Эрэгтэй хүн гашуун байдаг юм байна гэж ойлгов. Тэгсэн Исүкэ бид чамайг уулнаас олсон гэж Хотулбаатараа сонссон. Чамайг хүншүүлэн аваарай гэж загсан гэж хэлв. Харин Агачо дуурахгүй байж бүр цоо ширтэж ийн асуув. Чамайг яс мэддэггүй гэсэн чи татвар юмын өгдөл гэж асууж байна. Мэдэхгүй, эхээ мэдэхгүй, эцгээ мэдэхгүй. Ямар ч тач амь дөрөв нь тааж байгаад тайгад өснөө л мэдээд байна. Болно гэж байна. Тэгэхээр би чамайг үнсэж үзье гэж Агачод хэлсэн чинь яах гээд байгаа юм гээд халгаадаггүй шүү. Би ямар ханиад шуухнатай биш. Итгий далдгана гэдэл өнгөрсөн юм. Харин Исүкэ чи заяыг сахиж биднийг зүгээр хүний нүднээс далдуур үнсээрээ. Чамайг ачийн явдалтай гэж ахас цээрлүүлж байгаа хаднаас шидэж ална шүү гэв. Яав гэхэд эр мунддаг эрийг хаднаас шидэж алдаг юм шүү дээ. Дайны ёсон тэгнэ. Эр мундна гэж юу гэсэн үг юм бэ гэсэн чинь Исүкэ болоогоо тавьчихв. Агачо руу харсан чинь эртээ хорцол хийдэг гэд их л дургүй хэлж байна. Хорцол гэж юу вэ гэсэн чинь нөгөө хоёр чинь над руу томоо харж байснаа. Чи их нэртэй юу гин? Би их нэртэй гэтэл чи тэгээ тэр дээрээ морь унаж байгаа юм шиг ордож үзүү гэж асуув.
Үгүй ээ. Хормын дараа болно гэсэнд яа тэгвэл тэрний дараа чамтай энэ сэдвийг ярина гэд өнгөрөөсөн дөө. Тэгсэн Есүкэ харж байснаа чи азрах гүүгээ байдалчлахыг харвуу гэв. Үгүй гэлээ. Тэрийг харж байгаа чи хорцол гэдгийг хадгуусан хүртэл байдгийг харнаа чи гинэ. Би ч ерөөсөө амьтан хорцож байгааг үзээгүй. Тэгээд л бодов. Яадаг юм бол амьтад үр төлөө яаж үүсгдэг юм бол за яах вэ? Шувуудыг бол харчихсан. Нэг шувуу нөгөө шувуу дээр далавчаа гүйж байдгийг бол мэднэ. Могой бол харж байсан. Могой чинь бие биенээ ороогоод ороцолдоод байдаг юм. Яг мөчтэй хаатай амьтад яадгийг мэдэхгүй юм гээд хаахад л байв. Бид чинь тэнд Хэри майханд найр цэнгэлээс жоохон хол эв сахиж ханд болохгүй сууж байсан юм. Тэгсэн Агачуу наашир энэ цэнгэлийн үеэр хойн орооны үедээ даардаг юм чамд харуулъя гэв. Тэгээд очиод хартал хоёр нохой бие дээрээ мордчихсон улаан гадран болчихсон байж байна. Энийг хэлдэг юм уу гэхэд тийм бодохгүй энэ жингэр нь гөлөглөнө гэв. Хүн бас юм хийх үү гэхэд хийнэ л гэв. Тэгсэн чинь нэг сонин болж дотроос хацрын орчин халууд үгээд эхэлв. Миний энд халууд үгээд байна. Яаж байгаа юм бол гэсэн чинь чи ичиж байгаа юм гин. Чи дөрөв миний хацрыг Улаанбаатарт ичээгээ үсттэй. Одоо чи өөрөө ичиж үзэж байгаа юм мэдвүү гэж Агачуу хэлж байна. Ичгүү гэдэг чинь энэ хацрын халууд өгүүлэлт юм байна. Хоёул гэдэг нь энэ салтаанд халууд өгүүлэлт юм байна гэж ялгаж ойлгов. Есүкэ Агачуу хоёр чинь барилдана гэд намайга их ноолно. Ихтэй хоёр залууд чинь би сайхан сацуулна шүү дээ. Шар өдлөөд л муусан бохондоо та нарыг заавал унгаандаа гэдэл очиод мөргөнө. Мөрөгчхөр унчих юм чинь. Яг барьц авахаараа мэхэнд нь унчаад үүдэг. Тийм л байдалтайгаар тэр цэнгүүнийг дугаацж өнгөрөв. За хар хадаан гэд номноос бэлтгэсэн 5 цуврал дугаар ингээд өндөрлж байна. Та бүхэн үргэлжлэлийг мэдээж номоо аваад унших боломжтой. Саяны ярьсан хэсэг дээр бол ерөөсөө номны эхлэлийн нэг 20 орчим хувь нь л яригдсан гэсэн. За энэ ном нь болохоор оны нь болдгүй 2022-3 оны хэвлэл баха. Энэ бол зохиогчгүй ном байгаа. Айлдсан дээр нь Жадран аймгийн тэргүүн бүр булчиргийн хөвгүүн хар хадаан онгод. Өртөөсөн нэгүдэ цагаан овоо онгод. Гүүшилсэн нэгүдэ цагаан овоо хар хадаан онгодууд. Удирдсан адяма, улаачилсан аянгат удган утаа улаач, хянсан адяма гих мэт. Хар хадаан гэдэг хүн маань болохоор бидний сайн мэдэх жамуухын аа байгаа. Одоо энэ дээр ярьж байгаа бүсгүүтээ сүйд тавиад энэ наадмын дараа тийм үү 93 наадам л болсон юм байна л да тухайн үедээ саяны одоо ярианаас ойлгоход за наадмын дараа хурим хийхэр байгаа тий хурмын анхны шөнөө гэсэн ядан хүлээж байгаа юм залуу хүү харагдчихээн тий энэ хоёрын дундаас жамуух төрсөн байдгаа энэ номны үргэлжлэл маань за ингээд жамуухын аав хар хадаа маань боржгоны буюу борчиг гүний эсвэхэ болоод тайчуудын Агачуу хоёртой бол багасаа найзалж нөхөрлж эхэлсэн байна. Сая анхны уулзалтын тухай бид нар сонслоо. Инээс хойш бол хамтдаа аравтад хуваарлагдана. Дээрэс нь аравтын захирагчд болно. Явандаа 100-д тэгээд 1000-ын захирагч болсон тухай гарна. Ингэж дэвшигтэй ямар одоо шат үйл явдлуудыг давн туулдын юу олж мэддэг үү те. Жамуухаас гадна ямар хүүхдтэй те өөр удмаа үлдээдгүү гэдэг талаар хар хадаан онгод маань үрийн тэнгэр гэж байгаа. Тэгэхээр амьд ахуудаа ямар зүйл хийсэн болоод те үрийн тэнгэр босон байх уу? За тэгээ тэр талаар бол мэдээж номноосоо дэлгэрүүлээд уншаарай. Бид урлаг, уран зохиол, өгүүлэг, тууж те кино урлаг дээрээс нь түүхээсээ яг бодитоор нь өөрөө хийж чадахгүй ч гэсэн сайн муу зүйлийг ойлгож болох хүний алдаанаас суралцаж болох боломжтой байдаг гэж би бол үздэг. Тиймдээч одоо энэ номыг уран зохиол гэж ойлгож болно. Эсвэл үнэхээр хар хадаан баатрын онгод ирээд биднэрт түүхээ ярьсан гэж ойлгож болно. Айлч тохиолдолд бид нар энэ чинээс өөртөө хэрэгтэй гэдэг зүйлээ амьдралдаа тусгах те бодол эргцүүлэлээ авч үлдэхин чухал юм а гэж боддог үүднээс та бүхэндээ нэг өөрт чухал санагдсан нэг хэдэн хэсгүүдийг уншиж өгөөд
энэ цувралыг дуусгая гэж бодож байна. Одоо энэ дөнгөж нөгөө жадрандаа ирээд удаагүй байгаа үеийн дурсамжаа ирсэн байна. Жадранд байхад бүгд намайг анхааран халамжилж инхрийлэн хайрлаж байсны хувьд би цэнгэж байсан. Элдв ухаарал олоогүй. Зүгээр л хүмүүн хийхгүй байж яагаад ийм их ярдгийг хайхаж байсан. Намайг алан шүү гिचгээд алдаггүй. Намайг авч явна шүү гिचгээд авч явдаггүй. Муу муухай гэж дуудчихад маргадар нь найр тавьж байдаг. Уг үйлдэл хоёрын зөрүүг л маш их хайхаж энэ зөвхөн жадранд байдаг юм уу эсвэл хүний зан юм уу гэж өгийн учир их ээдэрдэг байлаа. Үнэн явдлаач ахтаа их ярина. Хүн яагаад ийм их худлаа ярьдаг юм бэ? Таны албатууд таны нүрийг харж жаа гिचгээд тэр жаа гэсэн үйлдэлүүдээс нэгээх юм бэрч харагдахгүй байх шүү дээ гэхэд ах. Чи тийм юм ажиж байна уу? За надад шулуухан хилээдэх гэхээр нь би бүр нэг бүрчлэн нэр устай хэдийн хугацаанд юу хийн гэснийг хэрхэн яаж дутаасантай тоочдөг байлаа гэж. Миний үгэнд хий байгаагүй юм. Тийм учраас ирчүүдийн дунд ялангуяа үеийнхээ дунд маш хурдан чадамж үйлдэл хоёр нь тэнцэж байсны хувьд жадрандаа нэр олж эхэлсэн. Уг үйлдэл хоёр нь тэнцүү хүнд хүн найдахтаа их хурдан найдаж байгаа хүндээ муу зүйл хийдэггүй. Найдаж байгаа хүнээ муулдаггүй. Ахас хүртэл удалгүй тусыг мэдэрч элдвэр гочлохоо болсон. За яг энэ хэсэгтэр юу гэж бодогдсон бэ гэхээр одоо бид нэр бол алдагдсан байгаа. Нөгөө хэлсэндээ хүрдэг те. За гэвэл яагүй. Ир хүн хүрсэндээ имэйлтмөр харьяасандаа гэд бидний өгдөөцийн сайхан зан чанар байж л те. Яг л хэлсэн бол те дайсандаа ч хэлсэн бай, хинд ч хэлсэн бай хамаагүй яг л одоо үнэхээр тийм л гэсэн бол яг түүндээ хүрдэг. Хийн л гэсэн бол хийдэг тийм сайхан зан чанартай байж. Одоо японочууд гэхэд яг цагаа барьдаг гэдэг шиг Монгол хүний уг бусдаас онцгойрох мөн чанар нь за гэвэл яагүй тийм мөн чанартай байжээ. Тэгэхээр энийгээ тэ уран зохиол ялангуяа урлагаар дамжиж бид нэр хүмүүст энэ мессежийг залуучуудад хүргэх юм бол эргээд тэ Монгол хүний энэ гой мөн чанар дэлгэрэх юм болов гэж бол боддог. Тэгэх юм бол одоо сайн сурна гэсэн бол яг сурдаг хүүхдүүдтэй тэ хамтдаа амьдран үүрэг хариуцлага хүлээн гэсэн бол хүлээдэг эцэг эхчүүд бусдад зөвөр үлгэрлэн л гэсэн бол зөвөр үлгэрлж чаддаг насанд хүрэгчд те багш сургууль хүмүүжүүлэгчтэй байх нь байна. Үнэхээр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадна гэсэн те татварыг буулгана гэсэн бол буулгаж чаддаг. Хээл хахуулт автахгүй гэж тангаралсан амлсан тэр бол те тэрэндээ хүрдэг төрийн албаныхан ч гэдэг юм уу те энэ мэтчлэн бид нэр их гоё юм зэгцэрж зөв замдаа ормоор юм шиг бол харагддаг. За энэ номон дээр бол татартай хийсэн нэлээ олон дайнууд дээрэс нь алтан улсадаа дайдахад те бэлдэж байгаа хэсгүүд бол нэлээд гарна. Тэгээ алтан улсыг хэрхэн ялах вэ гэсэн тактик боловсруулж байгаа тухай их гардаг. Алтан улс руу энэ Хаданбаатар маань одоо за хөлсний алуурчин маягаар гэх юм уу да. За тийм үүргээр бол алтан улс руу зорчичоод ирсэн байдаг. Тэгээд алтан улсын талаар нэлээд чухал юм ойлголттой болсон талаар энд одоо номын нэлээд хойд хэсэгт гардаг. За тэр хэсгийг уншаад үгүй. Хамгийн гол чухал юм юу гэвэл богино хугацааны ашиг нь алтан усад ашигтай байдаг гэжээ. Дайн байлдааны үед тэд нар ялагдсан ч байсан алтан усад манад товтлох нь ашигтайгаар тусдаг байна. Учир нь тэд маш их хүн амтай учир хүн амаа цөөлж тэрслэгчдийг хойшоогоо биелэгдэшгүй даалгаварт явуулдаг нь ноёдуудын дотоод цэвэрлэгээ маягтай байсан ойлгогдов. Монгол улсыг хамаг монгол нүүдэлчдийг дарах нь тэдний гол зорилго биш. Зүгээр л төрийн дотоод зэгцэлгээгээр дургүй хүргэсэн ноёноо хойд Монгол руу довтлуулж өхүүлэх цөллөгийн маягтай зүйл болохыг нь тэмтэрсэн юм. Чингэхээр чинь бид алтан улсын өмнөөс хүнийг нь алж өгдөг зэвсэг мэт оршоод байгаа юм байна. Нөгөө тэгүр дайран довтлох үедээ Хилийн аймагудаас адуу мал хойно өхөргээд идэж оруулж ирдэг нь дотоодын цусмууд өхөр сүргээд тэтгэх бас нэг сүв болдог нь дайны зардлаад нөхөх боломж үүсгдэг юм байж. Цаашлаад газар нутгаа тэлэх юм бол манжууртын тал татарын нутаг гээд тариалан эрхлэхэд боломжтой учраас хил нэмэгдүүлэх ашигтай байдаг юм байна. Иймэрхүү тэмдрэлт хийж эхлээд энийгээ Есүхэ агаачуу хоёрт ярихаар намайг шоолж чи одоо алтан усыг тэмтэрхээр болоо юу? Аягныхаа тоог мэдхгүй байж эхнэрийнхээ нэрийг ч шийдлээгүй байж юу вэ? Химэн шоолж үл тоомсорлно. Гэхдээ миний энэ таамгийг сонсоод бас нэг мүлхүүл тандуул маягийн юм явуулсан. Ингээд сэтгэлдээ бачуурч эхэллээ.
ертөнцийн хэрэг надаас хэтий том санагдаад, юр би энд хүчгүй санагдаад, эрэндээ амьдарсан хүний хувьд сэтгэлдээ ялагдал авахаар цөхөрдөг юм байна. Дайны зорилго ялалтын чигтээ биш. Ялагдсан ч тэдэнд ашигтай байдаг гэдгийг дуулаад үнэндээ сүрдэв. Тэдэнд гэж нэг алтан улсад гэсэн үг те. Үүнийхээ нөлөөнд бусад улсыг хөдөлгөн жижиг чулуугаар том чулуу хөдлөгдөг шиг төр дотроо явуулга хийж ноёдын дунд нь доройтол илэрхэд эзэрхийлж авдаг гүрний бодлогыг эртний гүрэн улсын түүхт садаг мэддэг ахсаас багсах дуулж эхлээд ямар жижигхэн улсад төрснөө сансан гэж яг л шалбаагны мэлхий их далайг хараад айн гэдэг шиг юм боллоо. Тэгээд ямар золгүй ертөнцид хүүхэд төрүүлчих вэ гэд Чингээд л жамуухагаа хизээж салшгүй энэ зовлонд ядаж тэмцэж амьдрах ухаантай байлгая гэдэл чивчирсэн дээ. Миний ухаан хүрэхгүйч азаргынхаа хүрээгүй газар унга нь хүрдэг юм. Аавынхаа хийгээгүй хүүн хийдэг юм а гэдэг сургаалыг л дагсан гэж. Ойн иргэд баргуужийн төхөмтүүд алтан ус руу хэрэм булга аваачиж арилждаг учраас алтан усаа тандаад болно болохгүй тэдний хийж байгаа дайныг тоолоод алтхан тэр байна, онхон тэр байна гэд мөрдөж байсны хувьд тогоонд нь буцалхаараа яаж ялзарснаа мэдэхгүй. Тогооны гаднаас харагсад бол яаж ялзарсан харагдгийг сургаалаар бид бие их чигчилсэн юм аа гэж байна. За тэгэхээр алтан усыг л одоо ингээл тандаад байгаа гэсэн. Тэгээд алтан усыг хөндлөнгөөс тийм үү тогооных нь гадна талаас бол хараад яаж алдж гин онж гин гэдгийг нь бол ажиглаад байгаа гэсэн. Уламжлал ийм л хэрэгтэй. Шинжлэл хийж байгаад хавцлаас унах вэ гэж эсвэхээ минь их айдаг байсан. Тиймээс уламжлалыг баримтланаа гэж байна. Уламжлал гэдэг бол түмэнтэй алдсан алдаанаас төвгийг арилгах арга шүү дээ. Иймээс л түүхийг хадгалаад байдаг юм. Түүнээс түүхийн мах хадгалах, түүх хадгалах шиг зүү юм ер нь хаана байна гэж. Түүхийн махыг хадгалах болоод түүхийг хадгалах нь маш хэцүү гэдэг маань түүхийг бид нар нэг бичиж тэмдэглэл нүүдэлчин соёлтой хүмүүст бол маш хэцүү гэдэг утгаар нь бол би ойлгож байна. Ам дамжин л ярнү гэхээс ам дамжиж ярихаар бас хачир нэмэгдэн те өөрчлөгдөд явцдаг байгаа. Тэгэхээр түүхийг хадгалах яг үнэн мөнөөр нь хадгалах бол мэдээж манай одоо нүүдэлчин соёлын хувьд маш хэцүү байсан байгаа. Тэгэхээр түүхийг уламжлал гэдгээр нь хараад хэдэн 10,000 алдсан алдаанаас суралцах те төвгийг арилгах арга шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр алдаа оноо нь ингээд илэрсэн зүйлээс түүх уламжлалтаасаа өнөөгийн бид нар бол яах вэ гэхээр зөвхөн уламжлалыг мэдээж баримтлаад байхгүй шинжлэлийг бас тусгаж аавна. Тэгэхээр бид нар бол уламжлал шинжлэлийг хослуулагч байх нь энэ цаг үед хамгийн зөв зүйтэй гэж бол уриалмаар байна. Тэ цаасан дээр бичиж үлдээгээгүй ч гэсэн өөрийн тэ онг болсон дээшээ дэвшсэн сүнсээрээ улаачийн бие дээр буугаад айлдаж өгч штэ. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр яах нь энэ уламжлалыг сайн судлаад тэгээд өнөөгийн шинжлэх ухаан тэ илүү боловсронгуй болгоод шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа, шинэ ухамсарыг, шинэ төлөвшлийг, шинэ зорилгыг, шинэ ирээдүг бүтээх бүрэн боломжтой гэж бол харагдаад байгаа. Тэгэхээр арга билийг хослуулах, уламжлал шинжлэлийг хослуулах, тэнцвэртэй авч явах нь бол бидний өвөг дээдсийн суу ухаан байсан билээ. Тэгэхээр бид нар яг энэ зарчмаар өнөө үед бусад улсаас ялгарч явах нь хамгийн оновчтой зам юм байна. Жинхэнэ суу ухаан болж чадах юм байна гэдэг зүйлийг би бол ойлгоод одоо тэрийг подкастуудаараа та бүхэндээ ингэж дамжуулж хэлэх гэж оролддог байгаа. Тэгээд энэ номон дээрс тэр санааг маань баталсан хэсгүүдийг та бүхэндээ уншиж одоо сонирхууллаа. Дараагийн дугаарт болохоор би нөгөө тамд хоригдож байгаа дөрвөн хатан түүний туслах баруун гар байсан Фатима, Шулам Фатима тэр хүмүүсийн яриаг та бүхэнд хүргэе гэж бодож байна. Подкаст маань хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Хэрвээ дагаагүй бол та бүхэн дагаарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.